За өглөөний минь ажил руугаа явж байна. Цаг одоо өглөөний 8:30. Тэгээ хаа ажил болтой. Би ажилдаа явж байна. Гамлаас таунд битрагаас олох гээд байж байна. За би ажил руугаа ирж байна. Тэгээд энэ хэсэг болохоор айгүй их офис байдаг газрууд. Тэгээ манай ажил одоо доош нь халахад баруун тийш нь иргэд байгаа. Хараад ажлынхаа жимдэр аваад ирсэн байна. Тэгээд одоо би 28 өдрийн одгирлэгчийн пилатесийг би эхлүүлсэн байгаа болохоор одоо эхний өдрийнхөө чаленжийг ирч хүчтэй эхлүүлэх гэж бодож байна. Тэгээд Facebook дээр хэрэв та юм битгүй бол барыг монголчууд бүгд мэддэг хаа. Гэтэ 28 өдрийн пилатес чаленж гээд одгирлэгчийн Facebook дээр ингээд шууд ороод онлайн хичээл байдаг. Тэгээд тэрийг би жимд орж хийгээд тэгээд ингээд жинтэй хий гэж бодсоо. Их амар их жимгөрөж чадахгүй гэхдээ зүгээр ингээд гэртээ хийжснаас жимд орж ирээд тэгээд тэрийг хийгээд тэгээд дараа нь бас би нэг 10-20 минут нөгөөдөө зам дээр гүгээд жим таслая гэж бодлоо. Тэгээд цаг одоо 5 хүрсэн байна. Ажлаа тарсан. Тэгээд манай ажлын жим дээр бас нөө сауна байдаг. Тэрийг би халааж байна. Тэгээд халаач аваад тасал гэж аваад халаагаад тэгээд би жоохон басаад байгаа гэж харна гэж бодож байна. I want you and me. Дидатарт. Бороо орж байна. Энэ бороо хамаг сэтгэл зүрхмэн огшин. She like a love beam I've seen it before. I told you better be in the blow. I'm trying to find a way to surround this pain and the letters we started for. She like my command and she not in the mode. I got another hand, not in the flow. I'm trying to pull away the squads. Оо, надаараа том алган гож штт. Том болохоор том онгож би жижигээр орж ирчихсэн чинь. Та том онгож байгаа байхгүй. Гэс ажил дээр очиж юм авах юм. Гүнний хэлж штт. Би ажил дээр очиж юм авах гэж штт. Яагаад? Юу ажлын карта авах тийм маргааш сувлэгчийн ажилдаа. Ажлаасаа ирээгүй хүмүүс. Би юу ресторанаас ирж штт. Тэгээ ажлаасаа ирж байгаа. Тийм дараагийн ажил маргааш би ажиллаа штт. Надад машин захиалч чинь AI. Sup? Brand new car. Welcome. Хэмээр хатдаг. Ja, det är espresso-martini. За сайн манайхаа би дөнгөж цаа ажиллаа тарчаа. Тэгээд одоо хикапын 10 жилийнх нь офис дээр тэмдэглэгээд гисэн. Хикап бодоо нэгдээд 10 жил болж байгаа. Тэгээд тэмдэглэгээд явж гин. Уурсан контур дээрээ очиод офис дээр нь тэмдэглэсэн. Тэгээд эндээс Гамластанаас 3 минут талгаад офис нь байгаа гэсэн. Тэгээд л хамтдаа явцгаа өчигдөр манай ажлын нөгөө нэг бас зуны фест болсон. Тэгсэн чинь би бичлэг ерөөсөө хийгээгүй байна. Тэгээд масаар одоо хикап дээр ирж байгаа юм чинь тэрийгээ жоохон бичиж гэж бодож байна. Тэгээд манай ажлын фест амар гоё болсон. Тэгээд анхаа намайг дараа нь орой ирж аваад тэгээд гэртээ сохтуу юм орж ирсэн. Өнөөдөр ажилдаа яваад тэгээд дахиад хикап дээр очиод маргааш Ануу руу Готланд руу явна. Амар гоё санагдаж байна. Тэгээ өнөөдөр бас гоё нар гарсан. Гоё офис нь хийшээ юм шиг. Би хаашаа хасаа мэддэггүй.
юм шиг. Дэшээ гараад юм шиг. Жохон чимээ дуурч. Энэ нэртэй амар удаа уулзаагүй. Одоо уулзах юм байна. Гэртээ хүрээд ирсэн байна. Тэгээд хаад сая миний хорыг харсан. Гэхдээ би сая жоохон задлаад бүгд онгоолгоо ачлаа. Тэгээд би таадтай цуг бас харуулъя гэж бодлоо. Би энд ингээд хөөрхөн продуктууд байна. Тэгээд нэг продукт нь болохоор гарч ирээгүй байгаа гэдгийгсэн. Тэгээд ийм нэг custom made хөөрхөн чихэр мэхэр бичээмшээ. Чихэр нобор тэгээд ийм хөөрхөн бох байна. Тэгээд энийг би маргааш Котланд авч явах гэж бодож байна. Амар хөөрхөн ингээд ийм фотогнууд, ийм нөө бранднууд яг ингээ өөрийн гэсэн нэг хөрхэн чихэр мэхэр ингээд имжлэх нэг ингээ спешиал санагдал. Тэрнээс шин чинь үс ингээ байдаг чихэр штэ. Тэгтээ beauty brand иймэрхүү юм хийхлээр ингээд ингээд яа, нэг фотор. Окей, за би тэгээд жоохон продуктнуудыг харуулъя гэж бодлоо. Энэ ингээ хоёр ширхэг мист байна. Нэг нь болохоор үснийх, тэгээд нөгөөт нь нүүрнийх. Тэгээд нүүрнийх нь мист нь болохоор ингээ жоохон хаяа ингээд өглөөс ирээд Сэмгийн ядарсан зараатай байдаг шүү. Тэгээ жоохон бронзер түрхчлээ нэг ингээд ам нүрэнд орчтой шүү. Эсвэл блаштер түрхлээр ингээд илүү стач болдог шүү. Тэр шиг ингээд ийм нэг self tanning mist гэдэг гаргасан байна. Гэтэ би энийг өмнө ерөөсөө хэрэгжилж үзэж байгааг болохоор ямар юм бол яг ингээд цацхлаар яг тэр чигтээ борлд юм болоо. Энэ нь болохоор Peach Perfect нарны хамгаалттай өсний спрей. Сайн багц. Би өмнө нь тийм өөрөөсөө үзэж байгаагүй гэхдээ пичний бас онортой. So хикап өнөрнүүдээ бүр амар гоё хийдэг. Birthday cake, blush and lips гэх уруулан дээрж түрхэж болно. Тэгээ бас blush хэрэглэж болно. Би сая энэ дээр ингээд түрхсэн чинь яг нүрээ будаад өөр blush хэрэглэсэн болохоор яг гоё харагдах юм шиг. Шинээр нүрээ бусаж байгаа туршиж үзнэ. Энд өн реклам хийжсэн. Энэ болохоор амар гоё уруулны тос. Ингээ жоохон охтууд дөнгөж нүрээ будаж эхэлж байгаа охтуудад гоё санагдаж магадгүй. Энэ ингээд амар гоё үнэртэй. Эний нөгөө үнэр нь бас амар гоё. Гүзэлийн амттай. Энэ болохоор явахтай. Гэхдээ ийм бас яг адилхан ягаагийнхад байхгүй. Тэр нь бүр үнэн гоё. Тэгээд энэ одоо энэ хэсэг нь апплисера хийдэг хэсэг нь ингээд нэг халбах шиг. Тэгээ яг ингэж дүүрээд гаргаж ирэхлээр яг продукт нь энэ дээр нэгээд очдог байхгүй. За тэгээ одоо би Готланд явах юмудаа бэлдэж байна. Маргааш ба би бит хоёр ажиллаад хараад тэгээ би усан онгоцон бит хоёр сувна. Нэгнээс хамаа орж. Энэ дотор жоохон brush нууд тэгээд пудр мөдөр юмнууд. Тэгээ энэ дотор нь болохоор blush гэдэг. Энэ хөрхөн талтай. Энэ чисэж юмнууд. Энэ парфюм амар гоё парфюм. Яра. Энэ манай ажлын манай дарга хамтдаа ажилладаг. Надад өгсөн. Тэгээд бүр амар гоё үнэртэй. Тэгээд надад бараг 2-3 хүн хаанаас авсан гэж асуусан. Анхаа хажууд байсан ч гэсэн нэг ингэ тэврээ тунтхай амар дуртай. Энэ влог хэдүүлээ дуусгацгаая. Тэгээд дараагийн влог маань Готландаас эхэлнэ гэсэн үг. Тийм болохоор энэ бичлэгийг үзсэн баярлалаа. Тэгээд та subscribe дараад comment бичээд subscribe дараад comment бичээд тэгээд like дараараа сэтгэлээ бид хоёрт үлдээгээрээ тэгээд дараагийн Готландын влогоор уулзцгаая. Bye.